За сайн мэдэжтэй дээд түвшний тоглох вебтийнхаа part 6 хийж байна. За тэгээ олон юм шат яг бичлэгэндээ оръё. За өмнөх бичлэгэн дээр бол өмнөний лидерийн нэгэн төрлийн баг гэх юм захирлаас манай хардааг тусамж гожаагаар дууссан байгаа. Тэрэн дээр Шарка хоёр дээр бол үзэгдэл солигдох өгөөд бас өмнөний лидерийн нэгэн газар ирнэ. Гэхдээ энэ нь бол ер нь бол тийм мангас төрдөг, NPC төрдөг нэгэн газар гэсэн үг. За тэн дээр нь бол нэг захирал гэдэг хүн байгаа штэ. Энэ уул нь бол 2 дахь ертөнцийн энэ туранхай хүн мөртлөө 2 дахь биш ертөнцтэй бол тарган хүн байж тардаг. За тэгээ энд нь бас муу хүн бол байна. Тэгтээ бол олон юм ярьдаг. Тэгтээ ардаас нь бол бас манай хоёрыг бол хоослох гээд хүмүүс явуулах өгөөд хардаг энийг мэдснийхаа дараа шууд хоёулаа төлөвлөгөө гаргадаг. Ямар төлөвлөгөө гэсэн чинь биенийг цохоод сулруулж байгаа дүр үзүүлэн заяа. За тэгээд хоёулаа бие биенийгөө худлаа дайрах өгөөд энэ нь боломжтой болох өгөөд цаанаас нь тэр нуугдчихсан хүмүүс нь дайрдаг. Синхрекэж тэр хүмүүсийн цогцоолох үед нь артлаас нь тэр тарган захирал нь гараад ирдэг. Гэсэн тарган захирал нь шууд артлаас шууд хардакийг завчих өгөөд энэ завчсан ч гэсэн ямар ч дэмж байдгүй. Тэгээ нэг шанаад улцдаг. Гэхдээ энэ бусад хүмүүс тоглогчдоос өөр нэг цохилт даачдаг заяа. Тэснэ дахиад нэг цохиулчлаа даа гэвдсэн чинь Синхреке аль хэдийнэ тэр хүмүүсийн дуусгацсан. Тэгээд hurt attack гэдэг зүрхний шигдээсгэх скиллээрээ амар дайрдаг. Тэснэ яг дууссаны дараа тэр тарган захирлын нэг дуусглаа даа гэвдсэн чинь өөрөөс нь мөнгө гаргаад намайг тайван явуулаач энэ мөнгийг аваад гэдэг. Синхрекеч мөнгөний авснаа яг явуулцдаг. Захиралч станаар дотор олон бодоод өшөө аавна гэж бодож исэн чинь Синхреке өмнө угаасаа тийм тоглогчийн ангууч хийсэн хойно шууд л угаасаа артлаас нь дайраад хороочихсон тэр. Яг ингээд тэр тарган захирлын алах үедээ бол тарган захирлаа айтем унгаах өгөөд Синхреке хардах төгтөл ийм айтем ундаг. За тайлбарлах юм бол Steel Gauntlet гээд энэ нэг төмөр бэлээ. Гэхдээ жирийн зүйлсүүдээс бол өөр танк ашигладаг нэг burn knuckle шиг зэвсэг байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан л гэсэн үг. Тэгсэн хоёр дахь зэвсэг нь бол нэг скил буцаах, скил цуцлах болон нэг амтан сургах гэх скиллүүдийг ойртуулж олгодог тийм нэг юу. Тэгтээ бол хардаак Синхрекэд нэг шагнал өгдөг. Тэгээ баг цалин гэх юм уу? Тэгээ цалин өгөөд хардаак Синхрекэд энтхий даатгахснаа Шарка болон Харкаар очдог. За тэгээд очих үедээ бол Харка нэгэн зүйлийг хэлдэг. За энэ дотор нь бол нэг 3 хөлтэй нэг хэрэг байдаг. За тэгээд энэ хэрэг нь бол амар хүчтэй. Тэгээд бараг л жирийн тоглогч бол хороож чаддаггүй. Тэгэхдээ бол Харка өөрийнхөө босгосон цэргүүдийг харуулах өгөөд мана эднэр нь бол бас төгс байт юм бэлээ. Тэгэхдээ бол яриад байжсэн чинь дээрээс нь нэг шонхор мэт нэгэн шувуу гараад ирдэг. Хардаг дээшээ хараад эн чин гэснээр энэ нь уулынхаа бол эзэн гэсэн үг. Тэгээд энэ төрдөг NPC-үүдийн бол хооронд бол амар хүчтэй л гэсэн үг. Тэгэхдээ энэний хоолт нь бол ингээд зоос гэсэн үг заяа. Тэгээд жирийн тоглогчдыг бол хороогоод тэгээд зоосыг авснаа идээд л сууж гэсэн үг. Тэгэхдээ тэр бүгдээрийн Коко гэдэг байна. Кокоч Хардакийг аваад дээшээ өрөх боловч хардаг цээжрүүн цогсноо дээрээс нь гараад ирдэг. Тэгэхдээ та нар нэг харж байна. Тарган захирлаас унгасан нэг 2 айтемынхаа нэг танк ашигладаг нэг зэвсгээ өмссөн байна. Тэгснээ яг нэг шууд өөрийнхөө яг толгоор дагдснаа шууд өмнө наасан нэг ингээд бөгж тэрнийхээ нэг скил ашиглаад өөрийнхөө амтан болгочдөг Коког. Тэгэхдээ Коко нэг скил мэскийг харсан чинь Коко ч левел 62 гэснээ англи нь S түвшинх байдаг. Тэгснээ энэ төрлөн гэвэл өсөгдөг мангас гэсэн үг. Өсөгдөг мангас гэхээр бол нэгэн төрлийн ингээд өсөж
одоо багаасаа бол дээшээ өсөөд хүч болон өндөр нь нэмэгддэг гэсэн үг. За тэрэндээ бол одоо хардаг коко чиний харж гин үү? Энэ бол мөнгө. Чи одоо юу их мэдж байгаа гэд одоо юу их мэдж байгааг бол одоо дээрэс нь одоо унана гэсэн үг шүү дээ. Бараг л одоо морь унж байгаа л гэсэн үг бараг. Тэгээ ямар юм шонхор монхор унах биш хүнээс юм том биш. Тэгснээ ингээд явж исэн чинь өөдөөс нь уулан авраа хар авраа хоёр нийлүүлсэн нэг маана шиг юм гараад ирдэг. Тэгснээ одоо хардак болон харка хоёр доош харахта харкагийн цэргүүд авах өгөөд энд нь юу яасан гэсэн чинь одоо нэг тайлбарлал харкагийн англи чинь некромансер шүү дээ. Тэгээ некромансерууд бүгдээрээ одоо ингээд скелетонуудын одоо цэргүүдтэй ингээд баригдсан байдаг. Тэгээд одоо энийг одоо сулж болно. Гэхдээ хажуудаа бол нэг одоо ийм эмчлэг шидний юм байх хэвээр. Тэгвэл хардаг эмчлэг шид мэддэг болж тааш. Тэгээд бүх цэргүүдээ устган одоо тэгээ өөрийнхөө бүх зовлонгуудаас ангиж ирж байгаа л гэсэн. Тэгсэн яг одоо нэг агуур орох өгөөд энэ агуун дотор нь бол нэг портал байна. За энэ портал дотор нь бол нөгөө ягаан гэж юу юм блэ ер нь. Шүү заяа. 3 хөлтэй хэрэг энэ дотор нь байгаа заяа. Тэгснээ үзэгдэл тарган захирлуур шилжих өгөөд тарган захирал нь одоо өшөө аавна гэдээ одоо нэг хүн л залгадаг. За энэ хүн нь бол одоо энэ хүн яа гэхээр компани нэг захирал заяа. Гэхдээ энэ бол танк заяа. Тэгснээ одоо шидийн төрөлтэй гал заяа. Гал ашиглаж чадна. Одоо бүгдээр энийг одоо гал ашиглаж чадах юм чинь галаа гэдээ одоо юу заяа. За тэгээд үзэгдэл манай хардак руу шилжих өгөөд хардак нөгөө нэг 3 одоо хөлт хэрэг олох өгөөд тэр 3 хөлт хэрэгээ одоо ганцхан зохиол ялждаг. Тэгсэн чинь одоо хардакийн одоо багш нь одоо нэг нь том чулуун дээр сууж явах өгөөд яагаад ингэ байж байгаа гэсэн чинь нөгөө нэг Sky Destroy-ийн одоо ийм тэр уулын одоо үүсгэн байгуулагч шүү дээ. Үүсгэгч шүү дээ. Одоо багш нь. За тэгээд үүсгэгч болохоор эндээ бол хэд гарч чадна гэхдээ бол одоо ганцаар ийм хурдан гарч ирч чадахгүй одоо 1000 жилдээ л ганц гарч ирч чаддаг болж таарсан. Тэгэхдээ бол шагналаа авахгүйгээд хамгийн түрүүнд одоо шарка шагнал авдаг. Шарка ямар шагнал авсан гэсэн чинь улаанчул авсан болж таарч харка мана нөхдөг скил авдаг. Тэгээ мана нөхөх скил авсны дараа нь кокогийн скил одоо шагнал нь бол одоо өсгөлт гэх юм дэр. Яасан гэсэн чи кокоч нь өөрөө өсдөг төрлийн одоо мангас шүү дээ. Тэгснэ өсөлт 2 гээд нэг шонхор шиг юм харалдаг. Тэгснэ одоо хардакийг одоо та өөрийнхөө одоо бонус статусын бонусыг аммаар нэг хөгөөд доор нь галаа болон тарган захирал хоёр маань одоо баахан хүмүүс цуглуулсан одоо доороос нь одоо тулаан их гэж байж байгаа. Одоо бүх хүмүүс ч одоо дээш харах өгөөд нэгэн одоо портал нэгдэх өгөөд дотроос нь манай дүүр гараад ирдэг. За галаа энэ одоо хардакийг харахад амар хав авраатай шав авраатай юм байдаг. За энд нь үзэгдэл өмнөх рүү шилжих өгөөд статус нь амар хүчтэй болчдөг. Тэгээ level 40 strange, stamina, agility бусад зүйлс нь бүгдээрээ 90. За тэгээд эдгээр нь бүгдээрээ PP гэхдээ бол амар ингээд 29, 27 гэд нэмэгдэн. Тэгтээ бол absolute evil point нь 300 биш 30 биш 3 болж таарсан. Би бол тэгэл бодож ирсэн. 30 мөч борцсон юм болоо гэд. За тэгээд үзэгдэл одоо үеэр хуршилж өгөөд хардаг доош харсан чи bounty hunter-сууд гээд баахан хүмүүсийг харуулах өгөөд галаа ардны ирснээр та нарыг одоо би өршөөхгүй. Та нар одоо цээрлүүлэх болно гээд доотлолт нь байсан баахан олон хүмүүс бүгдээрээ стрим хийгээд эхэлдэг. Галаач бүгдэн стрим хийгээд байгааг харах өгөөд шууд өөрийнхөө галт сэлмийг гаргаж ирдэг. Тэгсэн чинь Кокогийн одоо далавчин дээр галагийн гал нь байгaalсан болохоор ингээд шатах гадсан. Тэгснэ Коко одоо хөлөөрөө барьснаа шууд одоо савчдаг. Тэгээ ингээд савх үед нь бол хардак бол шууд ингээд цогчдөг. За тэгээд цогоо үедээ бол яг ингээд тарган захирал шиг одоо ингээд адилхан одоо унаагүй. Гэхдээ бас ийм шидийн төрөл болохоор одоо өөрийгөө эмчилж чадна гэсэн үг зөө. Тэгснээ өөрөө эмчилснээ шууд өөрийнхөө хамгийн сүүлчийн скил болох галынхаа хамгийн
хүчтэй чадварыг харуулна. Тэрнийхээ дараа бол үзэгдэл бол дараа үеийн руу шилжих өгөөд галаа бол амар ууртаа харагдана. Тэгснэ одоо нэг ажилчнаа амар загинжидэг. За энд нь юу болсон бэ гэхээр энэ тулаанд нь жирийн цохилтоор хардаг ялсан болж таарсан. За тэгээд Коко болон одоо хардаг хоёрын бол харилцаа сайн болдог. За тэгээ энд нь Sky Destroy-ийн одоо Village харагдах өгөөд хардаг энэ нь одоо бараг захирал мэрхэл юм шүү дээ. Тэгээд одоо энд нь юу цаас үзээ сууж байгаа гэсэн чинь одоо өвөл болгож байгаа. Тэгээд одоо энэ Village руудынх нь одоо ингээд өмсөж хувцлах гал мал эднэр юм байхгүй болохоор одоо тэдний оруулаад тэгээ гол нь бол одоо 80 сая гол болсон. 80 сая гол болсон гэсэн үг заяа. Тэгээд гаднаа бол тэгдэг гэсэн мөртөө дотроо бол амар гуниглж байгаа шүү дээ. За энэ одоо нүдний шилтэй хүн бол одоо энэ Village-ийнхаа бол одоо энэ менежер л гэсэн үг заяа. Одоо бүгдээрээ зүгээр менежерээр л дуудаа юу заяа. Тийм олон нэр өгөхгүйгээр. За тэгээ менежерт бол одоо бүгднгийн зохицуул чаал гээд хардаг хэлдэг. За тэгээд үзэгдэл бол нэгэн одоо шүн болсон байх нэг цайз руу харагддаг. За цайзан дээр нь бол салмак байж явах өгөөд одоо салмак юу игээ байж байгаа гэсэн чинь за нэг хүнтэй уулзж гин. За энэ хүн гэсэн чинь одоо маань салмак чинь нөгөө 2 дугаар түвш нь одоо захирал штэ. За тэгээд энэ нь бол одоо 1-р түвшний хол гэсэн үг заяа. 1-р түвшний одоо захирал гэсэн үг. Одоо хамгаалагч, баатар. Энэ бол баатар биш заяа. Зүгээр салмактай адилхан одоо асасин л гэсэн үг. Тэгэхдээ бол одоо хардаг болон одоо Шарка хоёр маань одоо компьютероор одоо баахан хүмүүс одоо мангасууд бүтээж ийн гэх өгөөд энд нь одоо нэгэн газар бий болсон. Тэгээд энэ газрынх нь одоо шагнал нь юу гэсэн чинь одоо энэ одоо газар руу ороод тэгээд одоо төрсэн NPC-ийн одоо алах тоолонд өөрт чи одоо улаанчул орж ирнэ гэсэн үг зөө. Нэг NPC аллаа, нэг улаанчул. Тэгснэ энд нь бас өөр зүйл байгаагаад бас өөр боссууд гарч ирсэн. За тэр боссууд нь бол одоо том чигт одоо заан тэгээ усаар бууддаг одоо усны үхэр тэгснэ одоо хоёр толгойтой матар. За эдгээр нь бас амар хүчтэй юм байлээ тэ. Одоо гуруулаа төрөө гуруулаа одоо хороолно шүү. Тэгснэ хардаг бол өөрийнхөө одоо багийг бүрдүүлсэн. Тэгснэ absolute evil either гээд ийм баг бүрдүүлдэг. Тэгснэ одоо төлөлгөө гэвэл одоо тэр газар руу н очихдоо одоо тэр газар нь хаана идэх гэсэн чинь Union лидерийн одоо төв байранд байдаг юм байлээ л дээ. Тэгээ төв байр руу очиод одоо төв байр нь одоо нийлэлтэй болцсон л гэсэн. Тэгсээ одоо багаараа очиод тэгээд хүүс тэмдэрнэ л гэсэн. Яг ингээд төв нь одоо ингээд үзэгдэл харагдах өгөөд манай хэдийг ирж байгааг хараад бүгдээрээ шууд шок болж байгаа юм чинь. Манай ээж одоо дотгошоо орох үед нь бол дээрэс нь одоо галт бөмбөлөг дайрдаг. За тэгээд галт бөмбөлөг дайраад одоо ингээд том тесрэлт болсон үед бол цаас нь одоо Union лидерүүдийн бол одоо баахан хүмүүс гараад ирнэ. За энэ яг Union лидер баахан хүмүүс байгаа гэсэн чинь одоо манай залууг бол амар үзий яддаг болсон шүү дээ. Тэгээд дайрж байгаа л гэсэн үг. Тэгсэн чинь одоо Коко одоо бусдайгаа одоо нисэд гараад ирэх өгөөд хамгийн түрүүнд тулдах хүмүүс нь бол одоо хардаг, харка, цэнхрэг 3 гараад ирдэг. Тэснэ хардаг цэнхрэгэд бол одоо стримигээр их өгөөд одоо цэнхрэгээ барьж байгаа одоо энэ ягаан одоо бөмбөлөг нь бол энэ 2 дугаар ертөнцийнхээ бол нэгэн төрлийн стрим эсвэл одоо бичлэг хийдэг нэгэн төрлийн ингээд одоо тийм технологи гэсэн үг дээ. За тэрэн дээр бол уртлаас нь бол бүдүүн багийн бол гараад ирэх өгөөд харка өөрийнхөө одоо цэргүүдийг босгоод ирдэг. Хардагч тэр тарган одоо танкийн урд ирснээ шууд жирийн цохилтоор цогтөг. За энэ жирийн цохилтоор цогох үед нь бол ганцхан цохилтын дээр шууд угаасаа галаа малаа шиг тийм гэж тэсэхгүй шууд усчдаг. Тэснэ нэгэн скил ашиглах өгөөд энэ цавчлалтанд нь цэргүүд оногдоод одоо шууд дундуура тасарч идэг. Тэснэ нийт цавчлалтаар бүр хэд 5 6-ыг алаад байгаа юм шүү. Тэснэ одоо энд Шинсян директор гэдэг нэгэн одоо өөр Union лидертэй нэгэн төрлийн одоо адилхан одоо хамтардаг л нэг компани гэсэн үү. Тэгснэ одоо
тэр одоо баахан цэргүүдийг бол эднэр явуулсан болж таарах өгөөд хардагт тулдж байгаа тэр цэргүүд нь бүгдээрээ одоо бараг ялагдаад эхэлж байгааг сонсоод бүгдээрээ нэмэлт хүч явуулах гад байдаг. Гэхдээ бусад зарим хүмүүс нь угаасаа хэдэн хүн явуулсан ч гэсэн одоо бүгдээрээ дуусаад байна. Тиймээс одоо түр арзагнаяа л гэж боддог. За үзэгдэл манай одоо дуусгацсан байхад хардак руу шилжих өгөөд өөр хүн байна уу гэх үед одоо 3 хүн өдөрдөг. За энэ 3 хүн гэхээр одоо за тайлбарлах юм бол цаадах одоо нэг булчинтай нэг одоо шалдан багэ. За энэ бол нэг танк заяа. Танк мөртлөө амар ингээд ямар ч айтемгүй гэхдээ амар хүчтэй заяа. За тэгээ энэ тийм хүч. Энэ 3 тийм хүчтэй биш заяа. За тэгээ зүүн талынхын самурай бол энэ одоо яг ингээд тоглогчдыг ангуучилдаг нэгэн төрлийн тим ихтэй нүг бас эс түвшний ангилалтай хүчтэй л гэсэн. Тэгээ дундх нь бол амар хоёртай тэгээд цэргүүдийн энэ union лидерийн нүг тарган захирлынхаа бол дээдлийнх нь багийн хүнэл гэсэн үг заяа. Дээдлийн одоо захирал гэсэн үг. За тэгээд манай одоо хардак бол одоо багийн хүмүүсийг нь бол бүгднийг нь одоо нэр цаашаа харуулнаа л гээд бүгдээрээ дог алхаж ирэх өгөөд хамгийн түрүүнд одоо булчинтай баг нь бол шууд арслангийн цохилт гэх нэгэн цохилтоор урд нь хүрээд ирэх өгөөд хардагч шууд одоо зүүн гараар шууд хаачдаг. Тэснээ шууд шанаа өгөх өгөөд энд нь одоо цэнхрэхэ бичлэг хийж явах өгөөд амар баахан хүмүүс одоо хардаг харснаа баахан бичээд идэг. Тэснээ одоо өөрийнхөө слэш скиллээрээ шууд дундуур нь тэр булчинтай багийг завчих өгөөд одоо самурай модон дээр гарснаа одоо харка одоо сул агаыг хараад шууд дайрдаг. Тэгтээ саламак хурж ирсэн болж таарч шууд одоо тэрний одоо самурайгийн дундуур нь завчаад бусад цэргүүдийн бүгднийг секундд дуусгаад идэг. Зета чинд нь байх өгөөд бурхан ботошгээгээд өөрийнхөө ямаан чөтгөрөөрөө шууд одоо бусад цэргүүдийг бас дуусгаж идэг. Хоёртаа багийч одоо яах вэ гэж бодож исэн чинь одоо хардаг урд нь ирснээ basic attack-ийнхаа одоо speed-ийг нэмснээ 4 болгоод хувирахад одоо эднэр одоо цэргүүдийн бүх одоо алах үедээ айтмууд бүгдээр унаад идэг. Тэснэ одоо хардаг унсан айтмуудыг харах үедээ шууд цочсноо одоо коко чи бэлтгэх өгөөд коког яа бэлтгэсэн чинь коко ганц нисдэг скиллтэй тэгснээ бол одоо энэ ямар учиртай гэсэн чи одоо тэр 3 нөгөө нь ингээд байсан босс нь одоо төрж байгаа болж таарсан. Тэгээ 3 том босс нь одоо цунамигаар төрөөд тэгээ цонхон дээр бол одоо boss monster raid одоо идэвхчлээгээд одоо энэ одоо эпизодд дуслаа. За тоглосон юм да үргэлжлүүлнэ шүү дээ тий. За тэгээд хардак маань одоо тэр 3 бостой тулдах үе орох өгөөд энд нь одоо үзэгдэл өөр нэг компани ба одоо union лидертэй адилхан мөртлөө бас баг зэрэг одоо өөр гэсэн үг заяа. Тэснэ амна хардакийг одоо хэрхэн ялах талаар ярьж явах өгөөд одоо 3 бостой тулдж байгаа тиймээс одоо бүгдээрээ одоо түүнийг ялахын тулд бахан цэргүүд явуулъя гэх өгөөд одоо энэнийх нь одоо захирлан гэх юм уу одоо бүгдээрээ саарлаа гэдэг одоо саарлаа одоо хэрэггүй бүгдээрээ одоо харъя гэн. Үзэгдэл нь одоо аврах томчиг зааны одоо гавлын ясыг нь хугалж байгаа хардак руу шилжих өгөөд хоёр толгойд одоо материйг одоо нэг цогцолтоор хоёуланг нь одоо унгаж байгаагаар харагдана. Тэгэхдээ бол манай одоо хардак амар хүчтэй болсноо өөргөө мэдчихэдэг. Тэснээ одоо энэ 3 боссыг алсан болохоор одоо та өөрийнхөө одоо шагналаа амаар байна уу гэх өгөөд энд нь амар рандом боловч амар тийм сууд юунууд өгөхгүй шууд майтик эднэрийн юм үнэ. Юу гэж бодож чинь та нар? Хар чулуу. За энэ хар чулууг тайлбарлах юм бол цэнхэр улаан хар чулуунууд гэдэг. Тэгээд цэнхэр чулуу нь баг зэрэг үнэгүй. Тэгээд улаан чулуу нь үнэтэй. Хар чулуу нь бүр амар үнэтэй заяа. Бараг л олдохгүй гэсэн үг заяа. За тэгээд энэ одоо яагаад энэ хар чулуунууд одоо үүссэн бэ гэвэл одоо энэ одоо хар чулуунууд одоо 200 жилийн өмнө ингээд үүссэн. Гэхдээ эдгээр нь амар үнэтэй. Тэгээд нэгэн газартаа хамт байхгүй. Тэгээ өөр газартаа бараг нийлдэггүй гэсэн үг. Тэснэ одоо манай залууд нийлсэн ирсэн. Тэгээ ирэх үедээ бол нөө нэг тэр одоо саарлагийн одоо багийн хүмүүс одоо ирдэг. Гэхдээ одоо ажилтнууд гэсэн үг. Ажилтан. За ажилтнууд одоо
Хардакийг одоо трейд хийх үү эсвэл чи үхээд хар чулуунаа надад өгөх үү гэдэг. Тэг үед салмаагч ардны ирснээ шууд амар үгээр хэрвээ та нар манай эзэнд хүрэх юм бол би таны ууцыг хуглаад өмдөгч шуталснаа нүдэгч ногтлоод хүзүүчин зүсэн шүү гэх өгөөд одоо салмакасаас нөгөө ирчиж шууд трейд хийя л гэх юм. За тэгэхдээ бол одоо ардаас нь одоо хоёр толгойтой одоо материал одоо хүүхдүүд гэх юм уу? Энэ эпизодууд нь одоо дайрах өгөөд өөрийнхөө цавж байгаа скиллээрээ бол цавчаад одоо хороочдөг. Тэгвэл цэнхрэкээ одоо алсан бүх одоо энзинийх нь одоо айтмуудын авах өгөөд 5 одоо хар биш улаан чулуунууд байх нь тэр. Тэгвэл нөгөө нэгэд эмгтэй нь хэрвээ наад улаан чулуу эсвэл хар чулууны нэгийг өгөх юм бол одоо бид нэр одоо чамд одоо солонгосынхаа одоо мөнгөний одоо хэлмттэй одоо мөнгө өгье л гэх юм тэр. Тэгвэл одоо үзэгдэл нь одоо тэр ярианы дараах усанд ороод гараад ирсэн Хардакийн одоо утсаар одоо байна уу гэх дуугаар эхлэх өгөөд за энд нь одоо хэн залгасан бэ гэхээр одоо Харка болон Шарка хоёр нөгөө өмнөх капи дээр одоо манай Хардакийг урьж байгаагаар дууссан байна. За одоо бүгдээр энэ одоо энэ бичлэгээ энэ хүрээ дуусгая. За тэгээд би жоохон ингээ гацчихж магадгүй. Та бас гацж байгааг та нар мэдж байгаа үзэж байгаах. Тэгэхдээ бас энэ 20 дэх бичлэг би анх удаага 20 дэх бичлэг гэж үзлээ. За тэгээд энэ бичлэгээ энэ хүрээ дуусглаа. Тэгээд лайк and саб дарахаа бүү мартаарай. Бай бай.